За нэгдүгээрт энэ 762 тэрбум төгрөгийн үр төлбөртэй холбоотой төсвийн нөлөөлөл нь ямар байх вэ гэдэг тодорхой асуулт хариулсан. Үүн дээр бас сангийн яам нэмээд хариулж өгөхийг хүсье. Тэгээ миний хэлээд байгаа юм яг тэр байхгүй да. Энэ анхны газрын тосны үйлдвэр барина гэж 17 оноос хойш явсан үе үеийн ерөнхий сайд нар Монгол Ардын намаа сонгогдсон ерөнхий сайд нар шоуддаг. За одоо энэ жил ашиглалтанд орох гэж байна, энэ жил ашиглалтанд орох гэж байна гэж яваад байдаг. Одоо ингээд 9 дэх жилдээ явж байгаа. Тэр хугацаанд та бүхэн маань бүгдээрээ засаг барьж ийлээ. Тэгээ одоо ингээд энэ их хуралч гэсэндээ над газрын тосны үйлдвэрийн чинь бүх талаараа дэмжиж дандаа ийм одоо стандарт бус яг наад төсөлчин зориулсан бусад одоо тогтолцооноос гаргасан энэ зээлийн ашиглалт гэж энэ өнөөдрийн орж ирж байгаа энэ үр төлбөртэй холбоотой асуудлыг бас зохицуулах энэ хууль гэл бүгдийг шийдэж өгöd байгаа шүү дээ. Тэгээд хизээ ашиглалтанд орох юм бэ? Яг тодорхой тэр өдөр судраа хэлэлтэй. Хизээ ашиглалтанд орох юм тэр түүх. За дамжны сайд хариулъя. Дараад нь сангийн амтны төсөвтэй холбоотой асуудал дээр санжидууд дарга бэлдэж байгаа. Аж үйлдвэр Израилийн сайд дамжны хариулъя. Тэгэхээр энэ газрын тосны үйлдвэр дээр хэдүүлээ нэг юмыг ойлгох ёстой байгаамаа. Нэгдүгээрт бүгд найрамд тэнцвэр болсон ерөнхий сайд айлчилж ирээд 1 тэрбум долларын хөнгөлөлтөө зээлэг юунд хийх вэ гэж асуусан юм бэл. Тэгэхээр 1 тэрбум долларыг газрын тосны үйлдвэрт хийя гэж шийдсэн. Тэр үед тэзүү байгаагүй. Тэзүүг нь хийгээд дууссан чинь 1.7 тэрбум болсон. Ийм л юм бэл. Анхнаасаа 1 тэрбумд гэж байгаагүй. Нэг. Хоёрдугаарт зээлийн батлаад ингээд явсан чинь яг барилгын ажил бол 19 онд л эхэлсэн байлээ шүү дээ жаргалан гишүүнэ. Шийдэхгүй явсаар хагаад. Ингээд тэгээд ковид гарсан. Тэгээ одоо 2 жил ажлын үндэ бол яг барилгын ажил 3 жил явж байгаа. EPC 4 гэдэг 4-р багц ажил нь 25 онд гэрээнд байгуулагдаад ажил нь одоо дөнгөж эхэлж байна. 28 онд ашиглалтанд орно. Ажил маш идэвхтэй яваа. Та нартай их баярлж байгаа шүү. Сүүд гадаад зээлийн ашиглалтын хуулийг бас ойлгож баталж өгсөн. Ажлын тоон хэмжээ нэмэгдээд, санхүүжилт нь нэмэгдээд яваад байгаа юм. Тэр баримтууд нь бүгд байгаа шүү дээ. За. Сангийн яам хариулъя. За сангийн яам санжидорч гишүүний асуултанд хариулъя. За баялагын өгөөжийг хүртэх бол хэд хэдэн хувилбар байдаг. За улс орнуудад хэрэгжилж байгаа гэрэнүүд. За яг энэ хувилбар бол яаж нэхлээр бүтээгдэхүүнээ олборлсон бүтээгдэхүүнээ гаргаж ирээд за энэ хэсгээр нь болохоор зарлага хаагаад энэ хэсгийг танах аваад энэ хэсгийг манах аваад тэгээд дээр нь роялти үг яач гэдэг юм ийм байдлаар гарчиж бүтээгдэхүүн дэр гэсэн. Гэтэл одоо манай хоёр энэ зөрчил үүсчихэд байгаа нь болохоор ашгаас нь авдаг буюу зарлагаа дооцож гаргасныхаа дараа орлогоо дооцсны дараа ашгаас нь дотор авдаг энэ зүйл хоёр зөрчил гарчаад байна. Тэгээ компани болохоор өөрөө бол юу гэж хэлээд байна гэхээр та нар Монголын төр байгуулсан гэрээгээ бариачаал гэдэг юм асуулт үүсэж байна. За бид бол энийг ажлын хэсгээр ярьж хагаад за ямар байдлаар шийдэж болох вэ гэхээр нэгэнт одоо манайх дотрын байгууллага дотроо ногдуулсан чинь энэ авах ёстой актын төлбөрүүдэд дотроо авъя. За энэ авсан төлбөрүүдэд нөгөө талд бол бүтээгдэхүүн уух гэрээнд нь тооцож судгаал гэдэг зүйл ярьж байгаа. За хуулийг нарийн үзэх юм бол тэр дотроо бол За санжидууд дарга гүйцэг хариулчих. 4. Тэгээд хуулийг та үзэх юм бол хууль дээр ингэчээд байгаа. Татврын яг ерөнхий хууль дээр болон тэр дагж байгаа хуулиуд дээр юу гэж заасан байна гэхээр жил болгоны төсвийн тухай хуулиар зохицуулна гэчээд байгаа. Тэгэхээр бол тухайн жилд нь одоо өсчээд байгаа тэр 700 гаруй тэрбум төгрөгийг жишээ нь 27 оны төсвөөр бид нар яаж орж ирэх вэ гэхээр за 200 тэрбум байх нь 300 тэрбум төгрөгийг нь одоо бид нар татврын актаа одоо авъя. За энийгээ болохоор бүтээгдэхүүн уух гэрээний одоо тэр тохиролцсон одоо гэрээний зүйлдэд нөхөн одоо төлөвлөе. Суудахъя гэдэг ийм байдлаар бол хуулийн төсөл орж ирчихэд байгаа. Тэгэхээр бол жил болгоны төсвөр орж ирнэ. Тооцоол бол 3 жил орчим үргэлжлэх болов гэж бодоод байгаа. За нэгдүгээр нь энэ. Хоёр дахь нь бол одоо энэ үргэлжилж хугацаанд дахиад нөгөө нэгэнт акт тавьсан юм чинь дахиад үргэлжлээд татврын байгууллага нь акт тавиад байж магадгүй болчиход байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхин тулд энэ гэрээг бол бид нар бол дахиж акт тавихгүй байхаар тооцоод олон улсын гэрээтэй одоо тэрийг зөөрлөе гэдэг байдлаар бол бас адилтхан үзэх байдлаар бол бас хуулийн залд орж